Сайн байна уу? Бүгдэнд нь энэ хөвчлөг хүрэх цаг мөчийн мэндийг хүргье. Урайхан өргөжин хэлсэн түүх номны 3 дугаар хөвгүүн дархан нэрт сэлэм хийх эрдмийг үзэж ирсэн түүхийг үргэлжлүүлэн та бүхэндээ уншиж өгье. Сэцэн Баатар хааны 3 дугаар хөвгүүн дархан мөлгөө. Дүш балбаарай гэж өгсөн нэр биш дөмөг 3 хөвгүүний ихийг дархалж өгсөн алдар бөлгөө. Дархан хөвгүүн бага нялх наснаас батхад үйл сурч бэрхэд үл шантарч ухаан санаа саруул уужим холын бодолтой хинхтэх цээж 50 бахим том гартай бүргэдийн хурц хараатай эр бэр ихтэй эрдэм ухаанд шамдуу бөлгөө. Дархан хөвгүүнийг одуулахдаа дайчин олон эрсийг дагуулж эртний их сургаар эрч хүчийг олж ирэх хэмээн Баатар эрсийн зүг гэдэг баруун хойд зүгт явуулжээ. Анх явахт нь хэлжээ. Хуйг дуулгыг бүтээ, хурц элдийг хий, ган төмрийг галаар уйрааж, балтаар нүдэж Баатар сайн эрсийн барих сайн зэвсгийг илүү сайн бүтээх эдийг мэдэж ирээ. Арт мөнгийг ахиу өрг, аргамаг хүлгийн сайныг өг, хоногийг түргэн хурааж хожиж хурдан сураарай. Эртэлж төрүүлж ирээрэй гэжээ. Дархан хөвгүүн дагуул орноо дагуулan тэнгэр уулыг тэххээ дундуур нь давж баруун хойд хойш явсаар жилийн газрыг одож гэн тэнгэр уулыг тэртээ ард орхиод баруун хойд зүгийн бас нэгэн их нуруунд тултал төө хэрийн хутгатай төгрөг дүүрэн нүртэй дүгрэг царайтай хүмүүс тараад алсыг зорж явааг хараад ам нэхгүй өнгөрч чадсангүй. Энэ их нурууг та нар энгийн амар давж чадахгүй жингийн тэмээнийхээ нүдийг боогоод жингэнэг хонхны дуу сонсгоод ганц ганцаар нь хөдөлж явуул гэж арга ухаан зааж гэн ачлал түгийг хэлж гинэ. Тэдний хэлсэн ёсоор тэмээ малаа давуулж гэн тэнгийн ачаагаа зөөж гэн өндөр нурууг давж гэн өмнөх замаа хөөж гэн. Ахаад цаашаа явж байтал дахиад цаашаа зорж байтал их баг хүүхдүүд эрт сэлмээр тогдож элд сэлмээрээ дамнуур хийж их голын уснаас зөөж байхдаа таарч гэн зорьсон газраа ирвгэн зохио өргөн баярлаж гинэ. Хөвгүүн үрийн араас хөөж гүйцэж очвол баруунтай нь орших хар чулуун хүртэл хайртай мэт гялтгандаг бараан харуулын бэлд баахан хүн орж гарсан бат цайз их хүрээ байвгэн бараан бор өмдтэй баахан шарлсан цагаан цамцтай толгоогоо цагаан бөсөөр ороосон урт хамартай улаан шар царайтай хормойт хувцас өмсөж үзээгүй хүмүүс холын гижныг шохоорхон угтаж гэн банхар том толгойтой бахин том гартай огтор таймал үстэй халзан молзон олонтой доён урт хөлтэй элбэг дэлбэг хоолтой эдээ ундаа ихтэй элэгсэг нөхөрсөг тэдэнтэй их амархан танилцаж гинэ. Галтай газраа гадны хүн оруулдгүй гайтай нэгэнд барагтай бол итгэдэггүйгэн. Олон ядуус тэнд орой өдшгүй ажиллана дахиад дунаар сэрээд тамираа бартал зүтгэн. Энэ улс оноос нэр үгүйг нь их улсын дагуулг нь эмс хүүхэн цөөнг нь эрчүүд харчууд олонг нь. Хоёр эр дундаа нэг их нэртэйг нь бор халистай хатуу хар чулууг их уулын ингрээс түүж их галд хайлуулна хар чулууг халуун галаар хайлуулад дээрээ тогоотой битүү тулганаас дэрс мэт нарийн цоргоор ус мэт урсгаж уян зөөлөн болгоно. Зөөлөн хар чулууг өрөөд ган хашрааж гал гаргахад хар чулуу авалцсан час улаан болж элчээ удаан барина. Энэ их галаар тэр их чулууг хайлуулж уулын хар чулуу улаан гал болохыг үзвгэнэ. Хайлсан тэр чулууг хар усаар ширгээлж хац сайд сэлэм хийхийг харвгэн. Дархан хөвгүүн эв боломтгой эрдэм шамтамтгай бяр ихтэй Баатар шинжтэй харц зөөлөн нэгэн тул хагас сар болоход тэдний хардах сэтгэл арилжээ.
3 сарын дараа хар чулуу хайлуулах хамаг эрдмийг сурахаар болжээ. Дархан хөвгүн энэ газар чулуугаар чулуу уйраах чухам эрдмийг сурч балт сүхийг барьж Баатар Эрсийн зэвсэг балбаж урлаж үзэж гинэ. Энэ газрын эрчүүд хүлэг сайн моринд хүссэн үнэ өгдөг гин аргамаг сайн хүлэгт амлсан бүхнээ хайдаг гин алт мөнгө бариад арилжих зэвсэг авъя гэхэд аргамаг сайн хүлгээр аль хүснээ соль гэж гин. Ир сайт сэлэм илд бамбай дуулга амгай хазаар гээд аль сайн бүхнийг хэсгийн хэрээр хийлгүүгэн хүлэг мордоо арилжуугэн энэ газрын дархчуудын дэлдэж давтсан бүхнийг хэн хүнд зарахгүй хэлсэн бүхэнд өгөхгүй хориг их цэрийг эзэн усаас тогтоосон тул хар чулууг халуун гал болгож хаттай төмөр хийдэг Эрсийн эхнэр хүүхдүүд нь тус болж дархан хүүгийн авсан бүхнийг даахын хэрээр зөөжгөн 20 хоног болжгөн хол газар нуужгөн хотоос дархан хөвгүн явахдаа хоосон тэмээтэй гарч гинэ. Холын замд шудархдаа хомнож ачаад явжгэн дархан хүү тэднийг ач болсонд баярлагж гин андын сэтгэлээр захиж гин. Баатар дайчин Эрсийн барих сэлмиг зэхих сайн ч өөртөө эс эзэмшвээс өөрийн чинь толгойг авах босов. Багчууд хүүхдүүдээ зааж ис өгвөөс Баатар дайчин байж ис чадвас буруу буюу. Өнөө биш гэхэд маргааш үгүй гэхэд дараа нь дагаар байхаа болоорой. Хүү үрс чинь хүчтэй байг хүлэг морд чинь олон бодог хүссэн цагт минь хурдан эрэг гэж ерөөл тавиад хөдөлж гин дархан хүү даамай холыг харж галаар бүтсэн бэлэг бодож гангаар хийсэн их сүлдний зэвийг энэ нутгаас оршоосон гин их нутагтаа заасан гинэ. 2 өвөл 3 намрыг холын их аянд үдсэн хүү их нутагтаа эргэж ирээд элдв сониныг хуучилж гин хар чулууг хайлуулж нарийн болд хийхийг харин хийж чадаагүй гин хар их сүлдний зэв оршоосон учир дархан урайн хайчууд гэгдэх болов гин зэв авчирсан үрс учраас зэвийн удам гэлцэх болов зэв гэдэг хүний нэр биш зэрэг өндөр гавьяаны нэр юм аа. Хар сүлдийг хамгаалж хан төрөд үнж зүтгэж явгын дайчин Баатар олон төрөвгөн дархан урайн хай өнөр болов гинэ. Үлгэр инхүү төгслөө үргэлжлэх дараа нь уншиж өгье. Баярлалаа.